За ингээд 2 инчээр шугам сайхан тааруулаад тавьчлаа. Мэдээж хэрэг 2 инчээс одоо ийшээ байгаа нь өвөө даавны. Тэгэхээр дараа нь би бас энэ өвөг авч та бүхэнд харуулнаа. Нэг илэрхий ийм өө авж байгаа эмжир харагдахгүй байгаа гэсэн дандаа гоё тэгшхэн харагдаж. Энд дэр одоо яг сайхан харагдах нэ. За 2 инчээр гээд ингээ харангууд нөгөө өөч нь одоо шугамныхаа энэ талд гараад ирж байгаа. За тэгэхээр энэ хэмжээний өвөг аавна гэсэн үг. За сайхан шугамтайгаа ингээд даавга яг ингэж гоё чицуул тавьж гаад одоо нөгөө 2 инчээр авах гэж байгаа эмжээрээ энэ талаас нь өөлнө. Хэрвээ та одоо таны дааваа анхнаасаа ийм өөгүй байсан бол ийм өө гарахгүй шүү дээ. Одоо нөгөө үзүр хэсэгтэй. Миний энэ даавга жоохон зүсэж авч байхдаа хитрхи их бас нөгөө өөгөө дор дорн шингээхгүй байсан уу яасан. Тэгж гад ийм өө гаргасан байна. Эсвэл одоо эхэснээсээ ч болсон уу те. За тэгээд энэ өөг нь бас ингээд сайхан авчих нэ. За ингээд биднэрт одоо энэ хөдөлгөлт маань яг ингээд бүтэн тойруулна гэд одоо ингээд бүтэн тойруулна гэж үзэх юм бол энэ нэгтгэл нь ингээд 47 см-ийн урттай байсан шүү дээ. За тэгэхээр бүтэн тойруулна гэхээр энэ 2 ишрхэг ийм эмжээр биднэрт орж байгаа. За тийм учраас ахиад даавнаасаа 2 инчээр зүсэж авнаа. За яг 2 инчээр ингээд сайхан зүсэж авчихна. За ингээд эмжээрээ зүсэд авчлаа. За одоо 2 эмжээрээ сайхан нийлүүлж залгана. Залгахдаа яах вэ гэхээр хоёулангийн сайхан яг ингээд өнгийн өөдөөдөөс нь харуулад үзүр хэсгийг яг ингээд тавьчихнаа. За тэгэнгүүтээ одоо яг энэ дагууд нь ойдог. За тэгэхээр анх хийж байгаа хүмүүсийн хувьд бол шууд чиг барьж оёх жоохон төвөгтэй ах юм бол ингэж тавьжгаад энэ хэсэг хоёрын хооронд нь холбоод ингээд зурчна шугамдаа. За тэгээ яг энэ шугамынхаа дагуудаар нь ойчноо. За өөрөөр хэлбэл энэ маань эмжээр залгах гэдгийг та бүхэндээ би бас хэлж өгч байгаа шүү. Эмжээр бүх эмжээрийг залгахдаа яг энэ аргыг л ашиглана. Өргөнч бай, нарийн данч бай, давхарч бай бүх хэмжээр дээр. За тэгээд ингээ энэ оёхлоор яах нь энэ маань ингээ уртаараа гараад ирэх нь шүү дээ. За бүгдээр одоо эмжээр ойцгоё. Эмжээрээ яг ингээ сайхан залгаа ойцсон. За одоо энэ илүү өөг бүгдээр аавна. За яаж авах вэ гэхээр сайхан яг энэ хэсгээ дагууд нь ингэж аваад нэг ойдол тавиад энэ ойролцоогоор 0.6-аас 0.7 мм-ийн зайтай буюу эсвэл нөгөө 4.1 инчээрээ ингээд илүүдэл давгаа авчиж байгаа. За тэгээ өмнөгөө сайхан дийлгэж ингэж бариад эндүүд чинь эсвэл сайхан хумсаараа ч юм уу гуруугаараа ингээд дийлгээд ингээд унгачиж байгаа. За одоо энэ маань ингээд сайхан дэлгэгдэж учраас нөгөө ингээд эмчгэд яах нь нэг дор ойдлоо орохгүй маш сайхан цэвэрхэн болдог байх нэ. За одоо эмжээрээ бид нэр хөдрөг дээрээ сайхан барьж тогтооноо. За ингэхдээ шууд ингэж үзүүрээс нь биш. Яг одоо энийгээ бид нэр дараа нөгөө талаас ирж байгаа эмжээрийн үзүүр энтэй залгана гэдгээ бодолцоод за тэр залгалсыг хаана гаргах вэ? За жишээ нь энэ хавьяас эхлүүлэе гэж байгаа бол яг ингэ сийж тавиад яг энэ ирмэг бол бас яг ингээд гойж цурцсан байх хэрэгтэй. За тэгээд нэгэ төр зур хатгуур зүгээр ингээд тогтоогоод өгчнө. За ингээ оёхдоо бид нар энэ маань ер нь бол яг онлын хувьд 4.1 инчээр оё гэдэг боловч би бол за тэрийг ер нь бараг л хэрэгжүүлдэггүй дээ. Яа тэгвэл бид надад өргөн хэмжээр таалагддаг. Тэгээ өргөн байж их гоё харагддгийг 4.1 инчээр нэмжчихээр нэг жижигхэн нарийнхан болчоод жижиг зүйл дээр л гоё гэхээс эсвэл одоо арай өөр төрлийн арт ч юм уу эсвэл ханы хөдөлгөөн төр хийхэд яг гоё харагдах боловч яг юм сандлын бүтээлэг, орны бүтээлэгч гэдэг юм уу, дэрний уудч гэдэг юм уу те ширээний голоор тавьдаг зүйлсэн төрт ер нь өргөн хэмжээр нь илүү гоё зөвхөмжтэй харагддаг. Тэгэхээр өргөн гэдэг нь одоо дунджаар ямар хэмжээ хилээд байна вэ гэхээр ерөөсөө л энэ яг энэ одоо эндээс
энэ ирмэгээс энэ хүртэлх зайн ойролцоогоор 0.7-оос 0.8 мм буюу одоо яг энэ одоо та бүхэн хэлжсэн нөгөө алхагч уул шүү дээ. Алхагч уултайгаа яг сайхан жицуулаад барьчихаар таарчдаг байгаа. За одоо би та бүхэнд алхагч уул дээр оёхоо харуулъя. За би энд бас эмжээр баригч гээд ийм зүйл хэрэгэлсэн байгаа шүү. Хатгур зүрээс гадна бид нар бас энэ эмжээр баригч гээд ийм хөрхэн зориултын жижиг юм авчир байдгийг. Одоо ийм хөрхэн жижигхэн. Энийний оронд бид нар бас модон хавчаар ашиглаж болдог. За энэ бол яг зориултын ийм эмжээр баригч гээд ийм хавчир байгаа. За ерөнхийдөө энэ хөдрөг маань маш хөгжөөд одоо барууны орнууд ялангуяа их олон жилийг өнгөрүүлсэн учраас ерөөсөө бүх юмын айл болох хөнгөвчлөх оюу айлгах үүднээс маш их жижиг туслах багаж хэрэгсэлтэй ер нь их материаллаг гэх юм уу тийм. За энэ цаана бид нар эндээ бол бид нар ер нь бол нэг хамгийн багадаа 5 юм уу эсвэл одоо 6-7 инч ингэж үлдээгээд за тэгээд бүр наанаас нь ойдог. Шууд хэмжээр эхнээс нь ойхгүй байх нь шүү дээ. За тэгээд энэ алхагч уулныхаа яг одоо энэ хэсэгтээ яг энтэй ингээд юугаа чицуулаа ойчдөг. Өдрөгөө. Тэгэхээр одоо их гоё тийм хайтайхан өргөн ойролцоогоор баг 1 см орчимч байна уу те. Сантиметр арай хүрдэггүй би та бүхэнд яг одоо та бүхэн нөгөө шугамар бас зарим нь хэмжээ аваад байна. Тэгэхээр шугамын хэмжээ бас үзүүлье. За яг сайхан ингэж зураг. За энэ нөгөө алхагч бол маань зузаан хүнтэй юм дээгүр одоо маш гоё төвгүй ингээд нэгэн жиг очдөг байгаа. За одоо ингээд булан дээр ирэхээр бид нар одоо маш анхааралтай сайн харж байгаарай. За булан дээр ирэнгүүтээ яг энэ булан хүртэл одоо яг эндээс эхлүүлээд бид нар энэ булан хүртэл оёхдоо гүйцэд энэ хүртэл нь оёхгүй. Эндээ ахаад нэг эмжээрийн өргөнтэй зай үлдээн. Одоо өөрөөр хэлбэл энэ хүртэл оёно гэсэн. Энэ хүртэл оёод зогсно. За одоо та бүхэн сайн харж байгаарай. За одоо яг нөгөө түрүүний цэг рүүгээ за очичлоо. Ингээд зогсчихно. Тэгэнгүүтээ улаа өргөөд за энэ булан одоо энэ бичлэгийг хэд дахиж үзсэн ч болно шүү. Энэ булан ингэж гоё цэвэрхэн гаргаж ич таны хөдрөгч маш гоё болдог байгаа. Тэгээд энэ булангаа нааш нь яг энэ юу булан руугаа ингээд оёод бүр нааш нь гарах дуустал нэг ойчдөг. Одоо эндээс энэ хүртэл нь дуустал нь ойхно шүү дээ. За улаа буулгалаа. Ингээ ойчдөг. За одоо тэгэхээр та бүхэн завцаагаад улаан өргөөд ингээ харуулъя. Харж байгааз хэмжээр чи ингээ дишгэн явжсэн яг энэ үзүүр тэрэнгүүт ийш ингээ хушуултсан байгаа. Өөрөөр хэлбэл гүүц тийшээ яваагүй. Энэ яг араасаа харах юм бол энэ цааталт нь бас нэг юм үлдсэн. Ингээ байж байгаа. За тэгээд одоо яадгүй гэхээр за маш анхааралтай харж байгаарай. Одоо энийг яг хушуулсан юуныхаа дагууд нь те булангийнхаа дагууд нь эмжээрээ ингээ сайхан тавьж өгөөд энэ буланд ийм үнцэн үүсгэнэ. Давж одоо ингээ сул ингэж гарч ирэх нь шүү дээ. За тэгээд одоо булан маань шууд яг энэ чигээ эндээс нь нааш нь яг нөгөө хэмжээгээр ингээ ойчж байгаа. Бүр ихнээс нь энэ хорд уцаа ерөөсөө салахгүй. Уц чи энэхүү эндээ ингээд баг зэрэг таталтаа л байж чинь. За тэгээ ул руугаа шахаад шууд тулгаа тулгчлаа. За улаа буулгалаа. За өөрөөр хэлбэл бүр тэр цаатлаас одоо ингээд нааш нь ойно гэсэн үг. За би нөгөө ойлгомжтой болох гэж бүрстэй та бүхэнд аль болох их дэлгэрэнгүй хэлэхэд ингээд байгаа шүү. Тэгэхгүй бол одоо бид нар чинь бас нөгөө захим хичээл яг таны ойж байгааг би дэрэгчин суугаад хэлэх нэг өөр бас ингээд захимаар хэлэх чинь бас их өөр. Тэгэхээр бичлэг үзээд одоо тэрнийхээ дагуу яг гоё алдаагүй хийн гэдэг бол ерөөсөө хэр их сайн тайлбарлаж өгөхөөс хамаарх болов гэж би бодож байгаа. Тийм учраас та бүхэн намайг одоо ингээд их дэлгэрэнгүй нуршаад байна гэж бити төвөгшөөгөөрэй. Хүн болгоны ойлгоц өөр учраас аль болох сайхан өөрөө ойлгоод авцсан бол тэгэл өөртөө шингээгээд авцсан бол тэгэл орхичоорой. Илүү их нуршиж магадгүй шүү. Ойлгоогүй хүмүүст нь дахин хэлэх гээд ингээд нуршаад байгаа. За ингээд дахиад ултаагаа сайхан цулаад наашаа барай авчна. Одоо би та бүхэнд нөгөө гарцсан байгаа үзүүрээ
Ингээ харуулъя хараа. Энд харагдчихэв. Бүр цаанаас нь ингээ эхлээд ингээ ойсон бооц. Яг нөгөө талдаа болохоор энэ бол ингэж явах юм бол булан маш гоё цэвэрхэн гардаг. За тэгээ маш гоё цэвэрхэн булантай хөдрөг бол ер нь хөдрөгийн булан жоохон онцгой гарч гарлаа. Надад ягаад чи жоохон тийм болох харагдаад идэг. Тэгэхээр хөдрөгийнхөө булан маш гоё цэвэрхэн гаргаж сурчвал гүйцэтгэл бас нэг бодлын их гоё сайхан болж байна л гэсэн гүйцэтгэл нь. За ингээ ахаа булан дээр хүрээд ирлээ. Одоо тэгэхээр яах нь ахаад нэг тайлбарлаж. Одоо энд ирэнгүүтээ бид нэр эндээс ингээ оёод эхэлж байгаа шүү дээ. Оёо явж байгаа. Тэнгүүтээ энд ирэнгүүтээ ишээ орчихно. Тэгээд ишээ энд болж гаргачих. За бид нэр хариугүй имжиртэйгээ залгахтахаар ингээд ойртод хүрээд ирсэн байна. За энэ дээр одоо нэг зөвлөгөө өгнө. Бид нар одоо энэ имжирээ яг энд нь залгаа гаргана гэдэг ингээд орхисон байгаа шүү дээ. За тэгэхээр яах вэ гэхээр одоо тэр чигээр нь яг энд нь одоо ойдлоод явж ирсэн. Энд нөгөө нэг яг ойдогшгөө ингээд дуусгаад тэгээ уцаа тасдах юм байна. За энэ дээр би одоо тавханд одоо харуулъя. За нөгөө булан ч одоо за ирчлээ. Шулдаж гаргая. Ингээд уцаа тасна. За яагаад уцаа тасчих гэхээр одоо бид нэр залгах учраас.